Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 8 дугаар бүлэг. Бурхны үгийн илчлэгч үр нөлөө. Сүүлийн 4 бүлгээрээ бид итгэл дуулууртай байдлаараа хүлээн авч хэрэгжүүлсэн Бурхны үг нь бидний дотор 7 бодиттой үр нөлөө бүтээдгийг үзлээ. Эдгээр нь болбос. 1-д итгэл, 2-д шин төрөлд, 3-д сүнсний бүрэн төгс тэжээл, 4-д эдгэрэл бие махбодын эрүүл мэнд, 5-д оюуны гэгэрэл ухаарал, 6-д нүглийг болоод сатаныг ялах ялалт, 7-д цэвэрлэгээ ариусгал зэрэг болно. Тэгвэл одоо Бурхны үг болох Библи нь итгэдэг хүний дотор ажилдаг дараагийн 2 арга замыг үзье. Тол болдог. Библи бидний сүнслэг илчлэлийн тол болдог. Бурхны үгийн энэ үйл ажиллагааны талаар Яаков 1:23-аас 25 дээр ярьдаг. Өмнөх 2 ишлэл дээр нь Яаков Бурхны үгийн үр нөлөөг бүрэн дүүрэн хүртэхийн тулд бид дараах 2 нөхцөлийг биелүүлэх ёстой гэжээ. 1-д бид үүнийг номхоноор хүлээж авах ёстой. Ишлэл 21. Өөрөөр хэлбэл зүрхний бөгөөд тархины зохистой хандлагаар гэсэн үг. 2-д бид үгийг зөвхөн сонсогч биш, харин үйлдэгч байх ёстой. Ишлэл 22. Энэ нь өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэх гэсэн үг. Эдгээрийг хийхгүй бол бид өөрсдийгөө л мэхлэхийг Яаков бидэнд анхааруулжээ. Бид өөрсдийгөө Христэд итгэгч, дагалдагч, Библийн оюутан, ер нь юу ч гэсэн бай. Библийн ярьж гэлдэг бодиттой ерөөл аж тусыг эдлэгчгүй, үзэгчгүй. Товчхондоо Библийг бодитоор хэрэгжүүлсэн хүнд л Библи үр нөлөөгөө үзүүлдэг гэж хэлж болно. Дараа нь Яаков ингэж хэлжээ. Учир нь сонсоод эсүүлдэгч нь төрлөх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. Харин мартамхай сонсогч бас хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль болох төгс хуулийг нэхвуур үзэн түүгээр байдаг нь үйлстэй өрөөгдөх болно. Яаков 1:23-аас 25. Яаков Бурхны үгийг толтой жишжээ. Ганц ялгаа нь жирийн тойл нь Яаковын хэлснээр бидний махан биеийн гадаад төрхийг харуулдаг бол Бурхны үг нь бидний дотоод сүнслэг мөн чанар нөхцөлийг харуулдаг. Бурхны үг нь бидэнд жирийн тойл харуулшгүй, хүний ухаан илчилшгүй, өөр ямар ч арга замаар мэдшгүй юмсыг илчилдэг. Нэгэн хүн та Библийг уншиж байхад Библи таныг уншиж байдаг гэж хэлсэн юм. Үүнийг би өөрийнхөө амьдралаас бадлан харсан билээ. Би анх итгэгч биш байхдаа Библийг цэвэр сониуч замдаа хөтлөгдөн барьж авсан юм. Тэр үед би гүн ухааны ангийн оюутан багш байлаа. Би Библийг дэлхийн гүн ухааны түмэн системийн нэг л гэж үздэг байсан. Гэтэл судлах тусам миний дотор өөрийн мэдлгүй нэг л жигтэй гүн өөрчлөлт өрнөхийг анзаарсан юм. Миний нөгөөх оюуны ихэрхэл өөртөө бардсан итгэлтэй зам маань ганхаж эхэлсэн. Уг нь би нэгэн грек гүн ухаантны хэлснээр хүн өөрөө бүхний хэмжүүр гэдэг үзлээр л амьдардаг хүн байсан юм. Би барьж авсан ямар ч гүн ухааны систем номоо оюуныхаа болоод шүүмжийнхээ ур чадвараар дөнгөчгөн гэдэгтээ бардан байлаа. Гэтэл Библийг уншингаа хэдийгээр бүрэн гүйцэд ойлгохгүй байсан ч би өөрөөсөө ахадсан. Бас хүнээс ахадсан хэмжүүрээр хэмжигдээд байгаагаа ухаарсан юм. Яг л найрлаж байсан Белшазарт тохиолдсон явдал шиг. Харах хүсэлгүй нүдний минь өмнө би чамайг хэмтсэн боловч хэмжүүрт минь чи хүрсэнгүй гэдэг үг үзэгдэх шиг болов. Гадаад нөхцөл маань сүйдтэй өөрчлөгдөөгүй боловч дотор маань тавгүйтэж гутрал давтлаа. Өмнө хөлөө хуглах шахамгүйдэг байсан юмс сэтгэл татхаа болсон. Миний дотор өөрийнхөө хүчээр тайлж дүүргэж чадахгүй архаг цангаа байгааг би улам бүр ухаарсаар байлаа. Би өөрөө үнийгээ тодорхой ойлгохгүй байсан ч миний хоосрол хэрэгцээг Бурхан үгийнхээ толиор дамжуулан надад харуулжээ. Энэ илчлэл намайг хэдэн сарын дараа хэдий сүнсээрээ бас л таг сохор юу ч мэдэхгүй явсан ч Бурханыг үнэн голоосоо даруугаар ирэн хайхад хүргэсэн юм. Ингэж би Бурханыг олохдоо бичмэл үгээрээ дамжуулан хэрэгцээг минь илчилж өгсөн тэр Бурхан мөн миний тэр хэрэгцээг амьд үг болсон Есүс Христээр дамжуулан бүрэн төгс хангах чадвартайг ухаарсан юм. Тийм ээ. Библи бол сэтгэлийн тол. Гэхдээ аль хэр үр дүнтэй байх нь бидний хариу хандлагаас ихээхэн хамаарна. Бид жирийн толинд харахтаа ямар нэг хариу үйлдэл хийдэг. Үс маань арзгар байвал самандаг. Нүүр маань халтар байвал угаадаг. Хувцас маань замраагүй байвал янзалдаг. Ямар нэгэн халдвар харагдвал эмчид үзүүлдэг. Тэгвэл бид Бурхны үгийн толиос аж тус хүртэхийн тулд яг л үүнчлэн үйлдэх ёстой.
Хэрэв толинд сүнсний бохирдол үзэгдвэл тэр даруй Христийн цусаар ирдэг цэвэрлэгийг эрэлхийлэх хэрэгтэй. Хэрэв толинд сүнсний халдвар үзэгдвэл бид бүх хилэнцгийг уучлж, бүх өвчнийг илааршуулдаг. Дуулал 103:3. Их эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Бурхны үгийн толны илчлэлийг өтөр түргэн биелүүлснээр л бид Бурхны хангаж өгсөн уучлал, цэвэрлэх, эдгэрэл, ерөөл тэргүүтнийг хүртэнэ. Гэтэл яг энэ үед олон хүн Бурхны толийг зөв зүйтэй ашиглаж чадаагүйгээсээ болоод мөнхийн сүнслэг алдагдалд хүрдэг. Хүмүүс Бурхны үгийг уншиж, сонсож, Бурхны сүнсээр хөдлөх үедээ Бурхны зэвүүцдэг, цэвэр бус, хортой зүйлс тэдний зүрхэнд болоод амьдралд бүгэж байгааг олж мэддэг. Тэд Бурхны толинд харахдаа сүнснийхээ дүр төрхийг Бурхны нүдээр харах мэт хардаг. Тэгээд тэр даруй харуулсах юм уу гашуудаж өөрийнхөө хэрэгцээ, аюулыг ухаарна. Магадгүй бүр аль нэг чуулганд очиод шийдвэр гаргаж, залбирч нулимс унгана. Гэхдээ ингээд л гүйцээ. Амьдралд нь ямар ч дөрвтэй өөрчлөлт гардаггүй. Маргааш нь нөгөө сэтгэл мэдрэмж нь арилна. Тэгээд хуучин замдаа орно. Төд удалгүй тэрбээр толинд харсан дүр төрхөө мартдаг. Тэрбээр Бурхны үгийн тол маш тод томруунаар итгэмжтэйгээр илчлэн харуулсан мөнөөх таагүй үннийг умартна. Тэгэд мөнөөх өөртөө эрдсэн хөшүүн итгэхэд маань өөрийг нь Бурханаас улам бүр алслах замаар таврагаж оддог. Гэхдээ Бурхны үг нь зөвхөн таагүйг бус, мөн таатай зүйлийг ч илчилдэг. Бурхны үг биднийг Христгүй бол гэмт нөхцөлдөө хэн болж хэрэгхийг маань илчлээд зогсохгүй. Христэд итгэх итгэлээр хэн болж хэрэгхийг маань ч илчилдэг. Бурхны үг хүн бидний өөрийн зөвтгөлийн бохир адасхыг илчлээд зогсохгүй. Мөн Христэд итгэх итгэлээр хүлээж авах авралын толбгүй дээл, зөвтгөлийн гялалцсан нөмөргийг ч илчилдэг. Бурхны үг Христгүй хуучин хүний завхрал, төгс бус байдлыг илчлээд зогсохгүй. Христ доторх шинэ хүний ариун төгс байдлыг ч илчилдэг. Бурхны үг бидний нүгэл, цэвэр бус байдлыг илчилвэл бид тэр даруй энэ илчлэл дээр тулгуурлан үйлдэх ёстой. Хэрэв гэмшиж, сайн мэдээнд итгэж дагвал дараагийн удаа толинд харахдаа хуучин нүгэлт мөн чанараа дахин харахгүй. Харин өөрийгөө Бурхан биднийг Христ дотор хардагчлан, уучлагдсан, цэвэрлэгдсэн, зөвтгөгдсөн шинэ бүтээл хэмээн харна. Бид Христийн бүтээсэн гайхамшигыг ойлгохоор бүтээгдсэн юм шүү. Итгэмжтэй тол бидний нүглийг юм уу, бүтлгүйтлийг дахин илчилдэггүй. Оронд нь тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун хуучны өнгөрч шинэ болсон байна. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвдрүүлв. Ийхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. 2 дугаар Коринт 5:17-18. Хуучин зүйлс өнгөрч бүх зүйл шинэ болсон төдийгүй. Бүх зүйл Бурханаас юм. Өөрөөр хэлбэл Христ доторх шинэ бүтээлийн бүтэц хэсэг нэг бүрийг Бурхан өөрөө хариуцах болжээ. Үүнд хүний арга зам, үйлдэл нэгч байхгүй. Бүгд Бурханы мэдлийнх hulаа. Бүлгээ цааш нь уншвал Паул нүглийг үл мэдэгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурханы зөвхт байдал болох юм гэжээ. Ишлэл 21. Энэ солилцооны бүрэн төгс чанарыг харна уу? Христ биднийг Бурханы зөвтгөлөөр зөвтгөхийн тулд бидний нүглээр нүгэлтэй болсон юм. Тэгвэл Бурханы зөвтгөл гэж юу вэ? Энэ нь ямар ч толбгүй, нүглийг огт мэдэхгүй зөвтгөл юм. Энэ нь Христийн дотор бидэнд суулгагдсан зөвтгөл юм. Тиймээс өөрийгөө Бурханы нүдээр хардаг болтлоо. Бурханы үгийн толинд удаан гихч нь нухацтай ширтээрэ. Хуучин гэрээний Соломоны дуу ном дээрх сүйт залуугийн Христийн сүйт бүсгүйдээ чуулганда хандсан үгээс яг ийм илчиллийг үзэж болно. Өвч биеэрээ миний хайрт чи үзсгэлэнтэй. Өө, сэв чамд минь ерөөгүй. Соломоны дуу 4:7. Энд Бурханы өөгүй толино. Христийн дотор бидэнд хүртээгдсэн өөгүй зөвтгөлийг илчилж байна. Паул Христэд итгэдэг хүмүүсийг цаг үргэлж Бурханы үгт толдохыг байн загтаг. Харин бид бүгд бүтээлэггүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэт хараад түүний дүрд эзний сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг. 2 дугаар Коринт 3:18. Яаковтай адил Паулч Бурханы үгийн толны талаар ярьжээ. Толн итгэдэг бидэнд Христээр нэгмөр шийдэгдээд дахин хизээч сануулгадах шаардлагагүй болсон нүглийг биш. Харин итгэлээр бидэнд дамжуулахыг хүсдэг эзний алдрыг илчилдгийг Паул хэлжээ. Бид эзний алдраас салалгүй. Үгийн толинд нүд салгалгүй толицсоор байвал
Бурхны сүнс биднийг Бурхны алдрын дүр төрхөөр хувиргана. Библийн бүх жишээнд гардагчлан Бурхны сүнс үг хоёр хизээд хослон ажилдгийг эндээс дахин харж болно. Биднийг Бурхны толинд толдох явцад Бурхны үг буюу сүнс бидэн дээр ажиллаж, толин доторх илчиллийн дагуу биднийг өөрчилдөг. Харин хэрэв бид үгийн толинд харахаа болчих бол сүнс ингэж ажиллаж чадхаа болно. 2 дугаар Коринтээр Паул дахин энэ сэдвийг хөндөжээ. Учир нь агшин төдий ялахгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж аривжуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнхүлээ. 4:17-18. Паулынд цаг зуурын зовлонг төвчээр зан ялж гарах нь итгэгч бидэнд мөнхийн агуу алдрыг авчирна гэж хэлсэн боловч өмнөх бүлэгт хэлсэнтэйгээ ижил зүйлийг бас нэмж хэлжээ. Тиймээс бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг харсаар. Ишлэл 18. Бага нөхцөлд л бидэн дотор сүнслэг алдар биелэх боломжтой ажээ. Хэрэв бид мөнхийн юмсаас хараахаас алгавал туулж байгаа зовлон маань бидэнд тийм ч их үр өгөөж авчрахгүй. Мөнхийн үр өгөөж нь гагцхүү Бурхны үгийн толинд л оршдог. Тиймээс энэ толируул хараас салгалгүй зогсоо зайгүй ширтэх хэрэгтэй. Жишээлбэл Мосе Египтээс зугтсныхаа дараа 40 жилийн цөлөлгийг давж гарсан байдгийг санаарай. Итгэлээр Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египтийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх түүнийг харж байгаа мэд твцсэн ажээ. Еврей 11:27. Мосе чухам юугаар тэр зовлонг давж гарсан байна. Тэр үл үзэгдэх түүнийг харж байгаа мэд твцсэн. Мосе Израилийн мөнхийн үл үзэгдэгч Бурхныг буюу аврагчийг ширтснээр л бүх зовлонгоо твчин ялж гарчээ. Эдүгээ бид ч ийм хараагаар итгэл урамтай амьдрч чадна. Тэгвэл бид өдөр тутмынхаа хэрэгцээ сорил шалгалт дээр яаж Бурханаас нүд салгалгүй амьдрах вэ? Яг үүний төлөө л Бурхан бидэнд үгийнхээ гайхамшигт сүнслэг толийг өгсөн юм. Нэгүслэр өөрчлөгдөж, ялгууснаар амьдрахын нууц нь энэхүү толийг хэрхэн хэрэглэхээс л хамаарах буюу. Толийг хэрэгэлсэн шиг хэрэглэвэл Бурханы сүнс үүнийг амьдралд маань үр нөлөөтэй болгоно. Бидний шүүгч. Эцэст нь Бурханы үг бас бидний шүүгч болдог. Мөнхийн бүрэн эрхт шүүх нь гагцхүү Бурханых гэдгийг Библи мэдэгддэг. Үүнийг хуучин гэрээч хэлдэг. Жишээлбэл Авраам эзэнд зөвтгийг бурууттай хамт устгах ийм хэрэг танаас хол байг. Буруут нь зөвдтэй бүү зэрэгцэг. Газар дэлхийн шүүгч та шудрах шийдвэр эс гаргана гэж юу гэж хэлдэг. Эхлэл 18:25. Мөн Ефта шүүгч болох эзэн өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай гэсэн. Шүүгчд 11:27. Магтаалч зөвхт нэгэнд нь шагнал байна. Шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна. Дуулал 58:11 гэсэн бол Исая учир нь эзэн бол шүүгч маань гэжээ. Исая 33:22. Түүнчлэн шинэ гэрээг үзэх юм бол Бурханы шүүхийн сэдэл арга барилыг бүрч нарийн илчилсэн байдаг. Христ учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцид илгээсэн билээ хэмээн айлтжээ. Иохан 3:17. Мөн 2 дугаар Петр 3:9 дээр эзэн удаашрлыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалттай хойрог биш үлээ. Харин ч тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй. Бүгдийг гэмшилд ирээсэ хэмээн хүсэж та нарт төвчээртэй ханддаг гэсэн. Тэгэхээр энэ мэд олон ишлэл нь Бурхан нэгүүлсэж аврах дуртай, хэлэгнэж шийтгэх дургүйг илчилж байна. Шүүх хэрхэн өрнөхийг шинэ гэрээ илчлэхдээ Бурханы шүүх дургүй занг илэрхийлдэг. Тухайлбал эхэндээ мөнхийн бүрэн эрх шүүх нь Бурхан аавынх байжээ. Петр та нар ялгуурлалгүйгээр хүн бүрийг үйлсийнхэн дагуу шүүдэг нэгнийг эцэг гэж дууддаг юм бол энд байх хугацаанд имэн бие авч яв гэсэн. 1-р Петр 1:17. Энд Бурхан аав л хүн төрлөختнийг шүүх хэрэгтэй болохыг маш тодорхой хэлжээ. Гэхдээ Бурхан аав нь бүх шүүхийг хүүдээ шилжүүлсэнийг Христ өөрөө илчилсэн. Эцэг хэнийг ч шүүхгүй. Харин тэр бүх шүүлтийг хүүдээ даатгсан. Энэ нь бүгд эцгийг хүндэлдгийн адил хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь түүнийг илгээсэн эцгийг хүндэлдэггүй. Иохан 5:22-23. Мөн эцэгт өөрт нь ам байдгийн адил
Мөн хүүд өөрт нь ам байлгахыг хүүдээ тэр сойрхжээ. Тэр бол хүний хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түүнд өгөв гэдэг. Иохан 5:26-аас 27. Энд ч бас шүүх хэрэг ааваас хүүд шилжилсэнийг хэлж байна. Энэ нь хоёр шалтгаантай юм. Нэгдүгээрт шүүхийн эрх мэдэлтэй хамт шүүхийн хүндэтгэл явдаг учраас хүн төрлөختөн бурхан авд үзүүлдэг хүндэтгэлээ хүү бурханд бас үзүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт Христ нь Тэнгэрлэг мөн чанартай Бурханы хүүгээс гадна хүний мөн чанарыг хуваалцагч хүний хүү учраас хүний махан бие ямар мөхөс дорой байдгийг яаж өдөөгддөг болохыг өөрийн биеэр үзсэн болохоор шүүх үедээ биднийг харж үзэх боломжтой юм. Тиймээс Бурханы хүү Христ ч аавыгаа дуураас нь нэгүүлсэн өршөөгч Тэнгэрлэг мөн чанартай учраас мөн л шүүхийг гүйцэтгэх дургүй ажээ. Тиймээс тэрээр шүүхийн туйлын эрх мэдлийг өөрөөсөө шилжүүлэн Бурханы үгд даатгсан байна. Үгийг минь сонсоод сахиагүйч би түүнийг шүүхгүй. Би ертөнцийг шүүхийн тулд бас харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж үгийг минь хүлээж Исавгчийг шүүгч би. Хэлсэн үг минь эзсийн өдөрт түүнийг шүүн. Иохан 12:47-оос 48. Тэгэхээр эзсийн шүүх эрх мэдэл нь Бурханы үгд орших ажээ. Хожимын өдөр Бурханы үг хүн төрлөختнийг ховиршгүй шудраг шүүхийнхээ эрх мэдлэр дэнслэнэ. Исая 66:2 дээр эзэн энэ бүх юмсыг миний мотор бүтээсэн бөгөөд энэ бүхэн байдаг болжээ гэж эзэн тунхаглав. Харин даруй гэмшсэн сэтгэлтэй үгэнд минь чичирдэг нэгнийг л би анхаарна гэжээ. Шинэ гэрээний илчлэлийг ухаарсан хүн л бид яагаад Бурханы үгд чичрэх ёстойг ясмахта тултал ойлгоно. Учир нь бид шинэ гэрээний хуудсыг эргүүлж сургаалыг нь сонсож байхдаа хожимын өдөр агуу хүчрэхэг Бурханы шүүх сэнтийн өмнө зогсно гэдгээ мэддэг. Тэнд хүн төрлөختнийг ямар зарчим, жишгээр шүүхийг сонсох чихтэй хүмүүст Бурханы үг хэдийнэ илчилсэн буй. Христ Бурханы шүүхийг ийхүү дүрсэлжээ. Үннээр би та нарт хэлье. Тэнгэр газар өнгөрөн одож бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй. Матай 5:18. Тэнгэр газар өнгөрөн одовч миний үгс үгүй болохгүй. Матай 24:35. Библийн төгсгөлийн бүлэг дээр Христийн үг биелэгтээ зэрэгцсэн тэнгэр газар үгэрч Бурханы сэнтийн өмнө өрнөх эзсийн шүүхийг харуулжээ. Цагаан өнгөтэй агуу сэнти болон дээр нь залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар тэнгэр зогтсон бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их баг үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном ажээ. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдснээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Илчлэл 20:11-13. Эцсийн энэ агуу үзэгдэл дээр өрнөх шүүхийг цорын ганц жишгээр буюу Бурханы хувиршгүй мөнхийн үгээр шүүхийг Христ айлджээ. Энэ нь дуулал 119:160-ийн биелэл юм. Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд таны зөв шудрах тогтоол бүхэн нь мөнхийн юм. Бурханы хувиршгүй үгийн шудрах шүүх бүрэн төгс гүйцэлдэх болно. Ухаар хаваас бүх шүүх нь Бурханы үгийн дагуу болно гэдэг нь үнэндээ бидэнд хандсан Бурханы нэгүүлсэл, өршөөлийн хангамж юм. Учир нь хэрэг бид хожим Бурханаар шүүгдэн гэдгээ одоо мэдэх хаваас энэ шүүхээс зугтаж чадна. Тиймээс л Паул бид өөрсдөө нэгтэлсэн бол шүүгдэхгүй байхсан гэжээ. 1-р Коринт 11:31. Өнөөдөр бид Бурханы шүүгч үгийн хэсэг бүрийг хэрэгжүүлэн өөрийгөө загнадаг билүү? Үүнийг хийж гэмшлэр болоод итгэлээр Бурханы уучлал өршөөлийг хүлээж авсан бол Бурхан биднийг хизээж шүүхгүй. Үүнийг Христ батлан айлджээ. Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөн хамтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гитэлж аминд шилжив. Иохан 5:24. Мөн Ром 8:1 дээрч давтан баталсан. Иймд эдүүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Тэгэхээр Бурханы ялаас мултрахын тулд яах ёстой вэ? Үгийг нь сонсох ёстой. Үгийн зөвд шудрах шүүх бүрийг гэмшлэр даруугаар хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Христ бидний ялыг авч бидний ялаар яллагдсан гэдэг үннийг итгэлээр хүлээн авах ёстой.
Бурхны үгийн эдгээр үннийг хүлээж авахдаа бид зөвтгөгдөж, зөвдөж, ял, үхэл дороос өнгөрч, уучлал, мөнхийн амьдралд хөл тавина. Энэ бүхэн нь Бурхны үгээр юм. Үгээс татгалзаж няцаах юм бол эцсийн өдөр үг биднийг шүүх болно. Хүлээн авч дагах юм бол үг бидэнд бидний бус, харин Бурхны өөрийнх нь зөвхт байдлаар дамжуулан төгс уучлал, бүрэн авралыг хэдийн баталгаажуулсан билээ. Та Дерек Принсийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 8 дугаар бүлгийг сонслоо.